Би энэ өргөн барьсан хуулийг дэмжихгүй байгаамаа. Тэгээ яагаад дэмжихгүй байгаа гэдэг үндслээ бас та бүхэнтэй хэлээ. Тэгээд ерөнхий сайдаас нэг хоёр асуулт байна. Нэгдүгээрт одоо энэ шинэ засгийн газар бүрдээд эхний ээлжинд хэмнэлтийг өөрөөсөө эхэлнэ, тэгнэ гэнэ гэд нэлээд сүртэй лооцсон тавьсан. Тэгээд үр дүнд нь яасан бэ гэхээр орон тооны бусаар ажилтдаг байсан хэдэн үндэсний ороодоо татан буулгаад яг үндсэн хэмнэлт гаргана гэж байгаа танаа манай улс төрчлгүүгээр ажил хийгээд явж байгаа төрийн албан агчтайгаа цомготгоно гэдэг мэдээллийг хийсэн. Тэгэхээр яг үгээр төрийн албан агчтай цомготгоод ажлаас салгацсны тэтгэмжийн төлөөд явахаар яриад байгаа тэр хэмнэлт чинь бас гарах уу? Хоёрт одоо бас хэдийгээр нөө хамтарч байгаа субъектүүд нь өөр болсон боловч одоо бас хамтарсан засаг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Өмнөх жишгүүдийг харахад хамтарсан засгийн газрын тэргуун шадар сайдаар засгийн газрыг бүрдүүлж байгаа хоёр дахь том намынхан дарга нь ажилтдаг байсан. Тэгэхээр одоо ажиллаж байгаа гурван шадар сайдын хоёр нь нэг намаас буюу эрх барьж байгаа намаас томилогдоод ажиллаж байгаа. Зөөн нь бол энэ доржхан даргыг тэргуун шадар сайдаар томилоод тэгээ Батбаатар даргыг бас нэг шадар сайдаараа томилоод ажиллуулсан бол бас тийм улс төрийн соёлтой харагдах байх байсан болов уу гэж ойлгож байна Монгол Ардын намыг. Тэгээд хэнэгдэж байгаа төрийн албан агчдынхаа хариуд нь улс төрийн албан тушаалтнууд буюу дэд сайдуудыг бас эргээд томилно гэж ярьж байгаа нь бас нэлээд зөв юм уу буруу юм уу бас хариуцлагагүй мэдээлэл байна гэж би ойлгож байна. Тэгээ энэ дээр хэдийгээр үндсэн хуулийнхаа дагуу өөрийн бүр эрхийн хүрээнд бүт зөвлөлтгөний оруулж ирж байгаа ерөнхий сайд хариулт өгнөөс хоёр дахь асуултаа би сангийн сайдаас асуух гэсэн. Сангийн сайд өнгөрсөн кабинетэд бас энэ албыг хашиж ирсэн. Тэгээд ямар нэгэн байдлаар төсвийн тодтолт хийх нөхцөл байдал үүснэ үү гэдэг асуудал дээр хуулийн шаардлага үүсэгүй байна гэдэг тайлбарыг одоо 2-3 удаа бас хэлжсэн. Тэгээ одоо болохоор тодтол их шаардлагатай гэдэг байдлаар асуудал яригдж байгаа шиг байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр засаглалын докторгүй байдал үүснээр нь эдийн засгтаа санхүүтэй докторгүй бус байдал үүсгээд тодтол хийхээс өөр зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч гэнэ гэж ойлгож болох уу? За энэ хоёр асуудал дээр би хариултах гэсэн. За энэ төсвийн зарлага бууруулах үндсэн бол гурван зарчмыг ерөнхий сайд бол бас томьёолоод байгаа. Нэгт бол энэ үндэсний хороо зөвлөлийг татан буулгах асуудал. Энэ сүүлийн байдлаар бол нэг 59 үндэсний хороо гэд бодоод үзэхээр үүнээс нэг 28 хороо үндэсний зөвлөл ажлын албатай тодорхой төсөв мөнгөтэй. 28 хороо үндэсний зөвлөлийг татан буулгахад нийтдээ нэг 311.5 тэрбум төгрөгийг хэмнэн гэдэг ихний тооцоол байна. Томилолт, эд огшил, хангамж, хурал уулзалтууд, олон улсын янз бүрийн одоо хэвлэл мэдээлэл гаргах асуудлууд гээд ингээд хэмнэхээр 410.1 тэрбум төгрөг. За сая хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийн хэмнэлт гээд 325 тэрбум төгрөг гээд ингээд хэмнэлтүүдийг хийн гэж одоо бид бол ихний байдлаар үзэж байгаа. За төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын дунд бараг сул оронтой бол одоо бид нар нэгтгэж юм л да. Бараг 6,000 хүрнэ. Сул оронтой. Тэр хин нэгэн ажиллаж байгаа биш. Гэхдээ сул оронтой үүсгээд сонгон шалгаруулалт зарлаад ингээд энд нь нөгөө цалингийн багцд нь яваад идэг. За үүний цаана мэдээж одоо нөгөө төрд ажиллаж байгаа төрийн албан агч нараа одоо хэмнэлтийн асуудал яригдана. Гэхдээ бид бол энэ эдийн засгийн сорилтыг ард түмнийхээ ар нуруунд дээр бол үүрүүлэхгүй гэдэг зарчмыг бол барьж байгаа. Тийм ч учраас одоо энэ бүтцүрэлтгүүний хууль за энэ төсвийн доктортой байдлын хууль батлагдсны дараа бол за энэ эдийн засгийн хөгжлийн яамнаас ч гэсэн засгийн газрын төсвийн хүрээний мэдээлэл эх оны тэр төсвийн төсөөлтөг уялдуулаа оруулж ирэх үеэрээ бол за бид нар тэр зарлага талдаа бичигдэж байгаа гадаадын зээл тусламжийг бол төсвийн алдагдал гэж үзээд ийм эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бол бид өнөөдөр зүгээр ажиллаа хийж байгаа төрийн албан хаагч нарын асуудал руу бол орохгүй. Сул оронтойгоо хэмнээд үндэсний хороо зөвлөл шаардлагагүй одоо энэ зардал мөнгөө багасгахчад бол бид тодорхой одоо хэмнэлтийн горим руу шилжих бүрэн бололцоотой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бол төрийн албан хаагчдыг одоо ажиллаа хийж байгаа төрдөө тангараа өргөсөн, жинхлэгдсэн төр орлон гүйцэтгэгч биш
ийм одоо хуулийн дагуу ажиллаа эрхэлж байгаа хин нэгний эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл бол огт хийхгүй. А зүгээр бүх төвшөнд 9% хэмнэлт хийнэ гэд сая судалгаанууд хийхэд бол төрийн өмчт компаниуд дээрч тэр яамдууд дээрч тэр агентлагууд дээрч тэр ихэвчлэн бараг ингээд сул орон тоонод бүртгэдэг байгаа. Зарим яам агентлагууд дээр бол 9% болвол бүр бага юм бил. Зарим газар бол бараг одоо 20 орчим хувийн сул орон тоонууд жилбэг баг. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамн дээр ч гэсэн 28 газар хэлцгийг бол бид нэр 7 газартаа 10 хэлц. За одоо ирэх шинэ асуултанд хариулъя. Төсвийн тодтол хийх хуулийн үндэслэл шаардлага гэж байдаг 34-ийн 1-ээс 4 хүртэл ийм 4 залт байгаа. 4 үндэслэл байдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл энэ 4 үндэслэлийн бидний гол барьж ирсэн нөгөө алдагдал гэдэг нь энэ 34-ийн 1-ийн 3-аар дотоодын бүтээгдэхүүний 3% хэрвээ алдагдал хүрвэл төсөв тодтол хийнэ гэсэн ийм залттай. За та биднийг 2, 3, 4 саруудад ярьж явах тул нөхцөл байдал өнөөдрийг бодвол арай дээр байсан. Ер нь бол 5 сарын 14 хүртэл арай дээр байсан шүү. За одоо ингээд шинэ нөхцөл байдал үүсээд тодтол хийх үндэслэл нь 34-ийн 1-ийн 4 буюу төсвийн эргэлэн захирагч нарын хооронд зохицуулт хийх шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл засгийн газрын бүс бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг яам бүтцийн нэрэн дотор ингээд цэг таслал хүртэл өөрчлөгдөхөд тодтол хийх ийм нөхцөл үүсч идэг. За энэ удаа бол бүс бүрэлдэхүүнд бас баг. За Эрдэнэт одоо сайд тандж нэг үг хэлье. За сайд байсан хүн, хяналтын сайд байсан хүн, улсын хурлын гишүүн юм загасны ой санамжтай байж чадахгүй. Таны баталсан хууль чинь дэд сайд байна гэдгийг хэлсэн болохоос биш. Таны баталсан бүрэлдэхүүний хууль нь хуучин хууль нь чинь бүтцийн хууль нь чинь дэд сайд байж байна. Таны баталсан төсөв чинь дэд сайдын оронтой байж байна. Би тэрнийг хэлсэн болохоос дэд сайдыг бий болгоё гэж би яриаггүй. Шинээр бий болох гэдэг юм биш ээ. Одоо хяналтын таны хариуцлагаас ажил гэхэд бомб хяналт шалгалт 20 минутын хотын асуудал хариуцсан 3 үндэсний хорооны ажлын албанд 48 хүн байгаа. Бүр дээр нэмэгдээд тэр асар их зардлууд байж байгаа нь төсвийн хэмнэлт 8.4 тэрбум төгрөг. За тэгээд төрийн эмчийн компаниуд томилсон хяналтын менежерүүдийн үр ашиг юу байна? Энэ үр ашиг татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах асуудал ярьж байгаа болохоос биш зүгээр удаан жил ажиллаж байсан төрийн албаа. За гүйцэж ирүүл ерхий сайд. Халт солих гэдэг асуудал биш ээ. Одоо ард түмнийг чирэгдүүлээд байгаа цүнх хөрөгчд тэгээд улс төрийн шумаар орж ирээд төрийн албагч дарангуулад байгаа, ард иргэдэд чирэгдэл учруулад байгаа. Тэгээд данхаасан буцуулгасан дарга оронтой хэд нэмэгдсэний ганцхан жишээ эдийн засгийн хөгжлийн яам дээр 10 яам газартай ажиллаж болох газар 28 газар хэлцтэй болсон гэдгийг би онцлж хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний яам дээр ингэж давхардуулсан 5 бүтц бий болсноороо юу болов? Үндэсний ороо өнөөдрийн энэ одоо хариуцлагагүй байдал бий болсон. Ийм учраас энийг нэгтгэж зангидж байгаа юм. Ийм учраас одоо хяналтын асуудал ихэд бүх яам дээр давхацсан, хөдөө оронд эзэнгүүдсэн энийг харин одоо зэгцлэх шаардлагын үүднээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хяналт нь бол хуулиараа эдийн засгийн хөгжлийн яам шадар сайдад хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт нь хэрэглэх газартаа ирсэн. Ийм зарчмаараа хуучин явж болж ирсэн. Цаашдаа жилийн үр дүнтэй ажил